Би яагаад энэ асуудал дээр сая гормын санд гаргаад ирсэн мэхээр яасаа Ганбаатар гишүүн баг агуулгад хэлээд байна л да. Уг нь эх жилийнхэн одоо бас төлөвлөгөө энэ яг хэрэгжихүүгүй юу? Их л зүгээр өөдрөг сайхан байна танилцуулгаас харахад. Угаасаа жил ингэж л орж ирдэг. Тэгээ нэг цаг хугацаанд шахагдаад баталсан болоо явдаг. Ийм л зүйл байгаа. Хэмжүүр байдгүй. Ерөнхий бүгд юм лооцгонсон тунхагласан шинжтэй л ийм л байж байгаа. Тэгээ яг зүгээр одоо нэг бодиттой юм байгаа даа. Сая шадар сайд бас үгэндээ хэлсэн. Төсөв алдагдaltaгүй явж байгаа зөө. Тэгээд ерөн зүгээр цаашдаа засгийн газар төсвөө байрна. Энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулаад. Гэхдээ энийг нөгөө хэрэгжүүлээд ерөн яаж төсвийг батлах нь бас улсын хурлын бүрийн эрхээ гэж байгаа боловч өнөөдөр үндсэн хууль болон төсвийн тухай хуулиараа засгийн газрын өргөн барьсан тэр төсвийн одоо хүрээ хязгаар дотор л улсын хурл санал гаргах. Энэ ингээ боломжгүй болчиход байгаа байхгүй. Тэгээ урсгал зардлыг бид таанж болтгоо. Яг бодиттой алхам хийж болтгоо. Төрийн албыг өнөөдөр 9 гэж нэг тоо байна, 15 гэж нэг тоо байна. Халамжийг хэдэн хувиар бууруулах гэдэг нь. Үнэхээр одоо ингээ бид бодиттой урсгал зардлаа гаргаад хөрөнгө оруулалтын зардлууд гардаг болох юм уу мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр 14 мега төсөл. За нийслэл дээр 24 ч гэдэг юм уу. За яг би энэ 14-өөс зөвхөн 2-ыг л ярил л да. 28 онд ашиглалтанд оруулна л гэж газрын үндэсний үйлдвэрийг. За Эрдэнэ бүрэнгийн цэглэгээ станцыг маш урттайгаар ашиглалтанд оруулаад баруун бүсийн эрчим хүчний одоо хараатай байдлаас гаргана л гэсэн. Бодит байдал өнөөдөр биднэрт тэр зээл нь олоод мөнгө нь ороод ирсэн мөртлөө бид ашиглаж чадахгүй байгаа байхгүй. Тэр 5.7 их 80 төгрөгийн зээл авчаад эндээ хүү төлж байгаа 0.100-ы одоо 50 идээр. Тэгээд жил тутам 290 тэрбум төгрөгийг ашиглаж байгаа. Бүтээн байгуулалтын явц ямар ч байхгүй байгаа. Дээрээс нь ингээд жил тутам 2 тэрбум төгрөгийн одоо нефт бүтээгдэхүүн хэрэглэжээд энэ үйлдвэр нь хизээ 28 онд л орохгүй юм шиг байна. Одоогийн одоо байдлаар. Тэгэхээр энэ дээрээ бид нар гаргалгаа байна уу? Эдийн засгийн хөгжлийн яам ингээд яг бодиттой хэлээч. Яг л одоо үндэ хэлэхэд эний чинь бас ярихын тулд эдийн засгийн сайд, ерөнхий сайд гэдэг юм уу, кабинет дээр шийдвэрээ гаргаад үнэхээр ингэж одоо бас төсвийн орон зайны хувьд бол сүрүү найдлаа гэж хэлчихлээ л дээ. Их гой сонсогдоод байгаа алдагдaltaгүй хүчээр. Гэхдээ яг энэ бодит орон зай чинь бидэд өнөө маргаашийн гал унтар ажиллагаа болохоос биш ирээдүйн 2-3 жилдээ бидэд бараг тэтгэвэр тэтгэмж цалингаа тавьж чадах юм уу энэ байдлаараа. Ийм л зүйл ингээ болцоод байна. Тэгэхээр би эдийн засгийн хөгжлийн яам одоо ингээ батгүй ямар шийдвэр гаргах биш үү. Тэгээ одоо нэг юм хариулдаг л байх та. Энэ газрын тус Эрдэнэ бүрэн нийслэлээр мөнгө нь оруулаад ирсэн байгаа сэлб төвийн одоо бүтээн байгуулалтыг яг явах юм уу? Төсвийн гадаадын зээл тусламжийн энэ зарцуулах хязгаартай бол багтаад эн чи явахгүй юм байл шүү дээ. Тэгээ ингээд бидэд магадгүй нефтийн үйлдвэр 28 онд орохгүй байлаа. Энэ баг 10-аас 15 жил үргэлжлэх юм байл. Яг энэ гормоор явбал. Тэгэх юм бол жилд одоо 1 тэрбум долларыг дотооддоо үлдээж болох байсан тэр боломжийг л алдчихж байгаа байхгүй. Тэгээ алдагдсан боломж өсөөлнө гэсэн. Тэгэхээр ингээд эдийн засгийн хөгжлийн яам маань бас яг бодиттой төлөвлөдөг. Энэ улс төрийн одоо яг гарсан шийдвэрээс заримдаа бас бодит дүгнэлтээ хийгээд ийм байгаамаа. Энэ дээр ингэж явна гэдэг зүйлээ яг л энэ уралдаан дээр хэлээд орж ирэхгүй бол одоо ингээд засгийн газраас урьдчилсан байдлаар тэр төсөв өрөөний мэдээлэл янз бүрийн чинь алдагдaltaгүй л гэж байгаа. Тэгээ энэ төлөвлөгөө бол биелэхгүй л гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо хэдүүлээ ингээд бие биенээ хуураад за яг нэг бичиг баримттай болж байгаа. Ингээд нэг сайхан. Тэгээ ингээд яг дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлт байна гэж байгаа боловч яг өрх гэрлөө орж байгаа юм хэр байгаа. Ганбаатар гишүүн дээр бухимдал байна. Бас амьдрал хэцүү байна гэдэг. Макро эдийн засгийн асуудлыг ярихаа гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг яриад байдаг. Яг бодиттойгоор яаж дэмжих чаа гэдэг юу ч байхгүй. Хөрөнгө оруулалт зөвхөн уулуурхайн салбар дээр л ихний ээлжинд орж ирнэ. Гэтэл энэ салбарын бодлого нь Цаашлисгэн 3 дугаар. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Энэ хөрөнгө оруулалтын төлөвлөлт улсын төсөвтэй нийцэлтэй байгаад түрүүн бас Ганбаатар гишүүн асууж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн яам байгууллагад одоо 3 дахь жилдээ ажиллаж байгаа. За улсын хөгжлийн төлөвлөгөө төсвийн нийцэл нь 2022 оны үед 36.1% байсан. 23 онд 47.1% болсон. 24 онд 71% болсон. 25 оны төлөвлөгөөний төсөвтэй 92% нийцэлтэй байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам болон салбаруудын реформ, бусадын хөгжлийн бодлогын баримтж боловсруулалтаар салбарын яамтай маш сайн нэгт хамтарч ажиллаж байгаа. Сангийн яамтай ч гэсэн энэ талаар маш их хамтарч ажиллаж байгаа. За урсгал зардлыг бууруулах чиглэлээр бас бид яг өнөөдрийн танилцуулгад байхгүй гэсэн төсвийн хүрээний мэдгэл дээрээ бас зорилтууд оруулсан байгаа. За жишээлбэл 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 24%, 2027 онд 23%, 28 онд 22% хүргэж бууруулъя гэсэн
агуулгатай. Энэ нь бол нөгөө төрийн албаа агчид төрийн албаны нөгөө цалинг инфляцийн түвшинтэй тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулж өсгөхөө тооцоод цаана энэ бусад томилолт урсгал зардал эд хөгжлийн зардлыг бууруулах чиглэлээр бодлогын даалгавар өгч байгаа гэж хэлж болно. За гадны зээл тусламжтай холбоотой энэ зардлыг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр бас хэлье. Түрүүнд дурдсан газрын тос боловсруулах үйлдвэрийн зардал бол эх 3 жилдээ шаардлагатай 4.6 их 80 төгрөг байгаа юм байлээ. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг бол 384 тэрбум төгрөг. Сэлб тэд үеих одоо бидэнд байгаа мэдээлэл 646 тэрбум төгрөг гэдэг. Энэ 26 оны биднээсийн тавьсан юм дээр 3.7 их 80 төгрөгийн зардал байгаа. Яг энэ дотроо бол гадаад зээл үн цаасны 3.1, орон нутгийн төсвөөр 1.6 гэсэн энэ тоонд орол хүрж байгаа. 27 онд 2.3 их 80-ыг гадаад зээл үн цаасан дээр тавьсан. За 28 онд 2.6 их 80-ыг тавьсан байгаа. За энэ нь бол нийлээд энэ 3 жилдээ 8.1 их 80-ыг хөрөнгө оруулалтын зардал дээр тавьж байгаа. Гадаад зээл тусламжийн төслүүд дээр таны асуусан асуултанд хариулахад хамгийн сайн үр дүнтэй хурдан шуурхай хэрэгжиж төслийн зарцуулалт санхүүжилт нь шууд хамгийн ихэнд гардаг байх ёстой гэдэг зарчим ажиллах ёстой. Муу хэрэгжихгүй байгаа төслүүдийн зарцуулалт нь хойшоо шидэгддэг. За энэ төслийн санхүүжилттэй холбоотой санхүүгийн зардлууд хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны зардлыг шимтгэлөө төлөх асуудал гардаг. Энийг бол төсөл хэрэгжүүлэгч яам агентлаг байгууллага нь өөрсдөө бас хариуцж ажиллах ёстой, хариуцлагатай ажиллах ёстой. Энэ дээр одоо төслийг шинэ төсөл хэрэгжүүлэхээр төслийн нэгжийг байгуулахад их хугацаа алддаг. Дунджаар 1.8 жил төсөл хэрэгжүүлэлтийн явцад янз бүрийн саатлал гардаг. Эднүсийг бол бас тодорхой хэмжээ тусдан судалж шийдлийн арга хэмжээ авах ёстой гэсэн байр суурьтай байна. За тодруулах санжирч. За яг хөө тэгээд ингэж л хариулна л та. Би ч бас зовлонгийн мэдчихлээ. Тэгвэл нэг ийм байгаа байхгүй батгүй. Гадаадын зээл тусламжийн ашиглалтын байдлаас нь шалтгаалж хэрэгжүүлэх, санхүүжүүлэх ирэмбийг тогтооно гэдэг. Та нар хүчээр энэ гадаадын зээл тусламжийг ашиглуулахгүй байж бүгдийн муу зэрэглэлд оруулж байгаа шүү дээ. Ийм төлөвлөлт гарч ирэхээр чинь Монгол улс юу хөгжих юм? Эдийн засаг, бизнесийн орчин сайжрах юм? Өнөөдөр дөнгөн данган татвар усгар зардалтай ингээд толгоогоо хөдөлчээд яг ингээд живэх гэж байгаа юм шиг ингээд чулууны дөнгөн доошоо ингээд услынхаа дор нуурын орол руу живэх гэж байгаа байхгүй. Бид толгоогоо гаргаж авч чадах юм уу? Хариултууд чинь гоё болоод байгаа мөртлөө яг бодит байдал чи эсэргээр байхгүй. Өнөөдөр нефтийн үйлдвэрчин явчи бүтээн байгуулалтаа хийчи ихээр та нар 209 төгрөгийг зарцуулаа гэд ингээд хүчээр бод тавьчаад муу ашиглалт руу оруулж л байгаа байхгүй. Тэгэхээр ийм зүйлээсээ бид нар эдийн засгийн хөгжлийн яам зоригтой яг энэ зарчим философо хэлээд бид нар ингээд улс төрийн шийдвэр гаргахтаа ч гэсэн ихтгэл үнэлтээр гаргадаг байхгүй бол хардаа. За хинээс ахвал. За ажлын хэсгийн 3 дугаар микрофон. Тэгээ зарчмын агуулгын хувьд бол энэ гадаад зээл үр өсөхөөс илүү гадаадын шууд хөрөнгө оруулалт төрийн үеийн түншлэлийн хууль эрх зүйн хүрээнд томоохон төслүүдэд явуулах нь зөвөө. Гадаад зээл аваад нэгэнт ашиглагдсан төслүүдийг бол богино хугацаанд хурдан шуурхай хэрэгжүүлж дуусгах ёстой. Үүнд шаардлагатай төсвийн зардлын хэмжээг нь бол улсын төсвийн зардлын ангилалтай их дүнтэйгээр оруулах. Өмнө нь бас авч хэрэгжүүлж ирсэн нэгэнд эхэлсэн он дамж шилжиж байгаа төслүүдийг хурдан дуусгахыг гэдэг арга хэмжээнд авч хэрэгжүүлсэнтэй адилхан гадаад зээлүүдийн хувьд ч гэсэн энэ бодлогыг ижлэхэн хэмжээнд авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Харин тухайн төслийг аль нэг төслийг санхүүжилтөд өгнө өгөхгүй гэдэг биш. Төрүүлж ирсэн санхүүжилтийн хүсэлтэд гаргасан төсөлд нь бүрэн хэмжээгээр олгодог байдлаар явах юм бол жишээ нь газрын тосны төсөл дээр хэдэн тэрбумын санхүүжилтийн хүсэлт ирж чинь тэр нь төрүүлэл гараад явах хэрэгтэй. Ийм зарчмаар ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа. За дахиад 1 минут санжирч. За ойлголоо. За тэгээд ерөн зүгээр бидэд бас бодиттой юм хараарай. Эдийн засгийг төрөлжүүлж хөгжлөйгээд байгаа мөртлөө аялал жуулчлалын чиглэлээр нэг тодорхой юм харагдахгүй байна. Хөдөө аж ахуйг дэмжих нөгөө юмудаа хэлээд байдаг. Ядаж энэ жилд эдийн засгийн хэрэглэлтэнд оруулж байгаа 20 сая малынхаа түүхийн эдийг наазахын нэг аншаатны боловсруулалт хийх 2-3 зүрэг төслийг л зэрэг явуулаад ингээд л одоо унчаад байдаг. Ядаж одоо эхлээд энэ эмээлтэй ажил дээрийн парк дээр байгаа нэг хурдан дуусгах талаас нь бодлогын дэмжлэг үзүүлж болдгоо юм уу? Бидэд ингээд ерөөсөө нэг л юм гоё л байна.
За тэгээд уулуурхаан бодлогыг яг энэ эдийн засгийн хөгжлийн энэ жилийн эх оны одоо жилийн төлөвлөгөөтэй бодож байна. Уулуурхаан бодлого гаргаж яг энэ хөрөнгө оруулалт орж ирэх ганц сектор дээр ямар бодлого байхаа илүү одоо хурдан зарлахгүй л бол юу ч орж ирэхгүй батгүй. Би энийг одоо ингээд хариуцлагатайгаар л хэлье. Тэгээ бидэд ингэж энэ улс эх орон чинь нэг жоохон өндих юм уугүй юу зүгээр ингээд бидэд нэг цаг хугацаанд баригдаад нэг дүр үзүүлээд ийм л одоо байдалтай. Тэгээд юм зарчим хэлэхээр ингээ попер чин ч гэдэм үү. Ийм байдлаар бүгдийг ингэж хандчаад эцсийн дүндээ гал За гадаадын энэ зээлийн ашиглалттай холбоотой бас асуудал зөндөө байгаад идэг. Тэгээ нэг талдаа ашиглаж чадахгүй байгаа зээлийг ашиглах. Нөгөө талдаа бол энэ нэгэнт зээлээр хэрэгжиж байгаа төслүүд дээр зарцуулалтыг бид нар өөрсдөө хянах шаардлагатай болоод байгаа. Энэ нэг хугацаа хоцроод юм уу ингээд хойшлоод байгаа төсөл хөтөлбөрүүд чинь болохоор бидний нөгөө авцсан зээлийг дахиад наашны зах зээл рүүгээ оруулж ирэхийн асуудал төр маш том саад болоод байгаа. Тэгэхээр энэ дээр бас хариуцлагатай байх. Ямар одоо төсөл хэрэгжүүлэгч нар нь ямар хариуцлага хүлээж явах юм. Тэ одоо зээлийн санхүүжилтээр бас ямар хөө тэрийг тусгаж өгж явах юм гэдгийг манай энэ холбогдох яамдууд одоо зээлээр хэрэгжүүлж байгаа төсөлтэй яамдууд маань бас анхаарч ажиллаарай гэж хэлээ. Эдийн засгийн хөгжлийн яам бас энэ дээр анхаарлаа хандуулах ёстой шүү. Хугацаа хоцорж байгаа чинь бидний авцсан зээлийг л оруулж ирэхгүй бас их саад болоод байгаа шүү дээ. Гол нь.